Улсын хурлын дараа энэхүү улдад гамшигаас хамгаалах тухай хуулийн шинжилсэн найруулгын төслөөлөн сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээх тухай хуулийн төслүүдийг ерөнхийлөгчийн хүний эрх хуулийн бодлогын зөвлөх Өнөр Баяр өргөн мэдүүллээ. Одоо мөрдөж байгаа гамшигаас хамгаалах хууль тогтоомжийг улам боловсронгуй болгож, гамшигын аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршигыг арилгах, хойшлуушгүй сэргээн босох арга хэмжээг шуурхай үр дүнтэй зохион байгуулах, удирдлага зохицуулалт, бодлогын зөвлөмжөөр хангах, гамшигын эрсдлийг бууруулахад холбогдох талуудын оролцсон хувийн хвшлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, төрийн хүлээх чиг үүрэг гамшигын улмаас учирч буй санхүүгийн нөлөөллийг багасгах, гамшигын эрсдлийг хуваалцах, шилжүүлэх, даатгах, олон нийтэд тулгуурлан гамшигын эрсдлийг бууруулах чиг хандлагыг хөгжүүлэх зэрэг эрх зүйн зохицуулалтуудыг бий болгох шаардлага үүссэн байна. За мөн сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага тооцох үндслэл, журмыг тодорхой болгож, улс төрийн хариуцлагын тогтолцоог бүрдүүлэх зохицуулалт бүхий сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээх тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн юм. За Монгол Улсын ерөнхийлөгч их хурлын дарга дэд дарга гишүүд ерөнхий сайд засгийн газрын гишүүн хууль заасны дагуу улсын хурлаас томилогддог албан тушаалтан аймаг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга засаг даргад сахилгын улс төрийн ёс суртахууны хариуцлага хүлээлгэх үндэслэл журмыг тодорхойлохыг зоржжээ. За сахилгын хариуцлагыг хууль тогтоомж тангараг ёс зүйн дүрм зөрчсөн албан үүргээ биелүүлээгүй хангалтгүй биелүүлсэн албан тушаалтанд гаргасан зөрчлийн шинж байдлыг харгалзан оногдуулахаар тусгасан байна. За улс төрийн хариуцлагын тухайд үндсэн хууль ёс зүйн дүрм зөрчсөн албан тушаалтныг албан тушаалаас огцруулах буюу эргүүлэн татаж төрийн өндөр албан тушаал эрхлэх эрхийг 2 эсвэл 4 жилийн хугацаатаагаар хязгаарлахаар тусгасан болохыг улсын хурлын даргад танилцуулжээ.